За сайн байцгаана уу бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд Минт подкастын Янжаа байна. Сайн байцгаана уу? Ако байна. Сайн байцгаана уу? Бачиг байна. За тэгээд бүгдэнд нь энэ 7 хоногийн мэндийг хүргэе. Тэгээд ойрд ер нь бид нар чинь хамгийн сүүл бараг одоо энэ дугаар тавьдахаас өмнөх нь 1 сарын өмнө ихний дугаар нь тавигдсан баг. Тэгээд ойрд бас Око Бачимэг хоёртойгоо яг яриаггүй болохоор ер нь удаан уулзаагүй юм шиг санагдчихээн. Тэгээд Око Бачимэг хоёроор сонь сайхан юу байна? Амьдрал нь хэр завгүй өрнж юм. Ямар ч байсан би нөгөө нэг Оросд байдаг ч тий. Тэгээ одоо Монгол амралтаар ирсэн байгаа. Тэгээ удахгүй явах гад бэлтгэлээ хийгээд тэгээд жоохон завгүй байгаа. Гэхдээ явахаас өмнө ямар ч байсан хийх ёстой юмнуудыг хийгээд амжуулах ёстой юмнуудаа амжуулаад тэгээд гурлаа намайг явсны дараа одоо гурлаагийн цагийн зөрөө бүр хэцүү болох бах. Тэгээ одоохондоо болохоор яг янжаа бит хоёр гайгүй ойролцоо цагтаа болохоор бас гайгүй байгаа. Тэгээд явахаар цагийн зөрөө хэцүү болох бах. Тэгэхээр сонсогчдоо хандаж хэлэхэд бид гурав ингээм амар хичээл зүтгэл гаргаж энэ подкастыг хийж байгаа шүү. Тийм болохоор ингээд энийг маань дэмжээд хүнлээрээ гэж хэлмээр байна. Харин тийм ээ одоо чинь Око Орос руугаа буцаад би Японд Бачимэг Америктаа гэхлээр 6 цаг 13 цаг нэлээд янз бүрийн цагнуудын зөрүүтэй болоод бид гурав цагаа тавлах гэж бас нэлээд толгой ирэх баг. Тий. Бачимгээр сонь сайхан юу байна? Өнгөрсөн хугацаанд хэрэг дайжгүй юу? Тайваа би одоо хичээл түрүүн планыг хийсэн. Тэгээл жоохон завгүй давхар дадлага хийгээл тэгээд давхар подкаст хийгээл яаж юм да. Харин тэг бүгд доор бүр нэмнүүдээ ингэж явчих шиг байна тий. За тэгээд өнөөдрийн ерөнхийдөө сэдв нь жоохон хүн сэдв. Гэхдээ Монголын нөхцөлд бол айгүй чухал сэдв гэж бодож сонгож авсан. Тэгээд эрэгтэйчүүдийн сэтгцэн эрүүл мэнд буюу эрэгтэйчүүдийн амиа оролтын талаар ерөнхийдөө өнөөдрийн сэдвээр яриа гэж бодлоо. За тэгээд тэрний энэ сэдвээс ярихаас өмнө нэг жоохон баг зэргийн нэг мэдээлэл өгье гэж бодсон. Тэгээд тэрэн дээр нь юу гэхээр сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвөөс 5 жил тутамдаа нэг гаргадаг тийм статистик үзүүлэлтийн 2018-аас оноос 2022 оны тийм статистик үзүүлэлтийн ном байгаа байхгүй юу. Тэгээ энэ дээрээс ер нь харж байхад одоо сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв дээр амбулатороор үйлчлүүлсэн нийт үйлчлүүлэгчдийн 45% нь эрэгтэйчүүд, 55% нь эмэгтэйчүүд ерөнхийдөө байдаг юм байна. За тэгээд энэ ном дээрээс бас ингээ харж байгаад ихэвчлэн энэ ер нь сэтгцэн эрүүл мэндийн төвд хандж байгаа өвчтнүүдийн ихэнх хувь буюу ойролцоогоор 40-50%-ийг нь 35-аас 54 насны хүмүүс эзэлдэг юм байна Монгол улсын хэмжээнд. Тэгээд хамгийн их хөвтэй эмчлүүлдэг үйлчлүүлдэг хүмүүс бол 45-аас 49 насны одоо хүмүүс байдаг юм байна. Тэгээд зөнхлөн тохиолдох одоо эмэгүүд нь гэх юм бол энэ жоохон хуучин статистик байж магадгүй. Яг л 2022 оноор тасцсан учраас гэхдээ ерөнхийдөө бол ойролцоо байх гэж найдаж байна. Тэгээд зөнхлөн тохиолдох эмэггийн хувьд гэх юм бол ерөнхийдөө стрессийн гаралтай сэтгцэн эмэггүй зөнхлөн тохиолддог юм байна. Тэр нь ойролцоогоор 30-аад орчим хувь нь. За нэг иймэрхүү статистик ер нь бол байна. Тэгээд энэ дээрээс ер нь хараад яагаад энэ статистикийг ярьж байна вэ гэхлээр хүмүүс бас нэг энэ тэр болго нөгөө нэг жирийн одоо ард иргэдэд очиод байдаг мэдээлэл бол биш байх. Тэгээд ямар хүмүүс ерөн сэтгцэн эрүүл мэндээр магадгүй бэлхүү хөвдөд байдаг юм байна. Эсвэл тухайн одоо магадгүй 45-аас 49 настай хүмүүс магадгүй сэтгцэн эрүүл мэндийн одоо эмгэгүүдийн талаар өөртөөх нь мэдлэг ч юм уу awareness нь ихсээд магадгүй эмнэлэгт очдөг гэж магадгүй. Эсвэл бүр ингээд өвтөмтгий одоо сэтгцэн эмгэгт өвтөмтгий учраас очдөг гэж магадгүй тий. Яг тэр шалтгаануудыг судалсан судалгаанууд ерөнхийдөө бол Монгол хүмүүсийн хувьд бол ховор байдаг юм байна. За тэгээд ерөнхийдөө энэ дээрээс харахад одоо 45% нь гэхлээр эрэгтэйчүүд ер нь эмнэлэгт хандах хувь нь угаасаа бага байгаа юм байна. Тэгээд тэрийг ер нь бас харуул зүгээр ах. За тэгээд яг өнөөдөр эрэгтэйчүүдийн одоо сэтгцэн эрүүл мэндтэй холбоотой эсвэл энэ амиа оролттой холбоотой яг мэдээллийг бид нэр харахын тулд болохоор Монгол улсын хувьд одоо 100 мянган эрэгтэй хүн тутамд 32.2 нь амиа оролдог. Эмэгтэйчүүд
эрэгтэйчүүдийн хувьд болохоор 100 мянган хүн тутам 4.8 нь одоо амиа оролдог гэсэн судалгаа байгаа. Буюу эрэгтэйчүүдийн одоо дунд чинь эмэгтэйчүүдээс бол 7-оос 8 дахин их байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөө бол ер нь айгүй аюултай тоолдоо. Яагаад вэ гэхээр нэгт гэх юм бол ер нь дэлхийн дунджаараа эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс амиа орлох магадлал нь 2 дахин илүү байдаг. Харин Монголын хувьд ингээ хараад үзэнгүү 7-оос 8 дахин их байгаа байхгүй юу? За тэгээд одоо нөгөө жишээлбэл монголчууд аягүй ярьдаг. Одоо Японд бол амар амиа оролтой сүнс янз бүрийн юм гээд яриад байдаг. Яг ухта одоо Японы дунд чинь Монголынхоос одоо 2 дахин бага байгаа байхгүй юу? Японы дунд чинь жишээлбэл одоо 15.8 одоо хүн амын дунд нийт дунд чинь харин юуны хувьд болохоор одоо эрэгтэйчүүдийн хувьд болохоор 18-аас 24 байгаа байхгүй юу? Тэнгүүд Монгол хүмүүсийн болохоор 32.2 байгаа. Тэгэхээр энэ бол Японоос айл хэдийн даваад гарцгаа. Тэгээд Азиудунд бол хамгийн одоо амиа оролт ихтэй улс бол Солонгос улс байгаа. Тэгээ Япон байгаа. Тэгээд дээрээс нь Тайван энэ төргээ бус орнууд орж ирдэг. Тэгээд Монголын энэ түвшин бол эрэгтэйчүүдийн дунд байгаа амиа оролтын түвшин бол асар өндөр байгаа. Тийм учраас энэ сэдвийг бол заавал ч үе ярих ёстой сэдв байна гэж ер нь бодож бид гурав сонгосон. Тэгээд за ерөнхийдөө бол ингээд эрэгтэйчүүдийн амиа оролт Монголд тийм аюулын түвшинд байгаа юм байна. За тэгэх юм бол яг энд эрэгтэйчүүдийн амиа оролтод хүргээд байгаа шалтгаанууд нь юу юм бэ? Тэр талаар бас өнөөдөр ярилцъя гэж бодлоо. Тэгээд ОГО-гоос ер нь төрүүлээд асууя. Тэгээд ОГО энэ ер нь Монгол улсын эрэгтэйчүүдийн сэтгэл санааны асуудал амиа оролтод ер нь яг ямар шалтгаан байгаад байна вэ? Чиний бодлоор юу гэж бодож байна? Миний хувьд бол манай монголчууд ч нөгөө нэг эр хүн амар хатуу байх хэвээр, хатуучлалтай байх хэвээр тий. Тэгээд эр хүн уйлдаггүй гээ. Тэгээд уйлангууд ингээд эмэгтэй хүн шиг битэж болчихнаа гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү байдлаар ингээд эрэгтэй хүүхдийг багаас нь мэдрэмжээ илэрхийлэх боломж олохгүй, сэтгэлээ нээх боломж олохгүй өсөждөг юм шиг санагддаг. Гэхдээ одоо яг нөгөө нэг ингээд найзуудынхаа ч юм уу тий ингээд хараад хахаар орчин тойрны хүмүүсээ хараад хахаар бас арай гайгүй болоод ээж магадгүй юм шиг байгаа. Ямар ч хүүхдүүдээ ингээд уйл те яаж ин юу мэдэрч ин гэж асуудаг ч юм уу залуучууд. Тэнгүүд яг одоо бидний үеийнхэн болон биднээс дээш үеийнхэн бол яг тийм нөхцөлд өссөн хүмүүс байгаа ч те ингээд уйлж болохгүй эр хүн бол хатуужилтай бай. Тэгээд тэнгүүд тэрнээс болоод эрэгтэй хүмүүс бүх зүйл дээр зөвхөн одоо мэдрэмжийн асуудал дээр биш те бүх зүйл дээр дотроо бүх юмыг хоригдлуулдаг болчдөг. Одоо өвдлөө гэхэд өвдсөн гэж хэлж чадахгүй тий хэцүү байлаа гэж хэлж чадахгүй гэдэг ч юм уу. Тэгэнгүүт нөгөө нэг зөвхөн тэгээ сэтгэлээ нээж ярихтаа болохоор одоо найз нөхдөд үнийг ууж агаал ярьдаг тий эсвэл нэг арх ууж агаад арай нэг зориг орж агаад нэг найзуудтайгаа эрэгтэй найзуудтайгаа ярьдаг ч юм уу. Тэгэл дотны хүмүүстэйгээ их нэртэйгээ ээжтэйгээ гэр бүлийнхэнтэйгээ ярилцах асуудал бол ер нь маш ховор байдаг. Тэгээд тэрнтэй холбоотойгоор нөгөө нэг хүн чинь угаасаа ингээд нөгөө дотроо хоримлуулж явсаар байгаа. Тэр чинь ингээд сэтгэл амиа хорлолт гэдэг чинь яг хамгийн сүүлийн түвшин шүү дээ. Тэгэхээр тэр түвшинд зүгээр л хүртлээ төвчээд явчихдаг. Тэгээд зөвхөн сэтгцийн асуудал дээр, сэтгэл зүйн асуудал дээр биш, бас нөгөө одоо биеийн эрүүл мэндийн асуудал дээр ч гэсэн нэгчүүд ер нь аль тийдэг ч тийм ингээд даралт нь ихсээд ахад хүртэл ингээд тоохгүй яваад идэг гэдэг ч юм уу. Эсвэл толгой нүгдүүд ахад, эсвэл хөлн нүгдүүд ахад тийм ингээд үе нүгдүүд ахад ч юм уу ингээд ерөөсөө хэлэхгүй одоо манай аав нар ч юм уу тийм ингээд төвчээл яваад идэг. За аав нь явах вэ болно дөө, за аав нь зүгээрээ гэж яваад идэг. Тэгээд тэрнтэй холбоотойгоор өвдөлт гэдэг чинь ямар нэг юмны өвдөлт ингээд нөгөө архаг болцсон байнга мэдрэгдээд тах юм бол тэр чинь бас сэтгэл санаанд нөлөөлнө тий. Тэгэхээр тэрнтэй холбоотойгоор ер нь бол ингэж амьдраад явах тий угаасаа би ер нь хинт ч хэрэггүй хүн тий ингээд ингэж их өвдөлт мэдэрч амьдарч ирсний оронд баг ингээд явцсан дээр тий гэсэн бодол ер нь бол төрдөг байх боломжтой л гэж бодож байна. Тэр бас яг үнэнтэй яг нөгөө эр хүн эмчэндээ гэдэг зүйл айгүйх байгаад байгаа юм тий. Хиний Батчимгийн хувьд юу гэж бодож байна? Миний бодлоор ОК нэлээх айгүйх сайхан асуултанд айгүй хариуллаа. Би тэгээд ер нь хэлж байгаа нь санал нэгдэж байна. Тэгээ би бас яг түрүүний нөгөө World Bank-ны тэр судалгаа эрэгтэй хүн болж төрс одоо та ингээд та аав ээж болоод эрэгтэй хүүхэдтэй болоод за одоо хүүтэй болох юм гэл амар ингээл баярлж ирсэн чинь зөвхөн хүүтэй болсноос болоод танаа хүү чинь эрэгтэй хүн болсноос болоод эрэгтэй хүн Монгол төрснөөсөө болж 7-8 дахин илүү өөрийгөө ингэж амиа хорлож өгөх ёстой гэхээр би болохоор эрэгтэй хүн байхаар 2-3 дахин илүү байх гэж бодож байсан. Амиа хорлох магадлал. Тэгэхээр яг судалгаа 2021 оноох 7-8 дахин илүү гэхээр бол
үнэхээр ялгаа нь бүр айгүй өндөрөөсөн. Тэгээд ер нь л нэлээд гайхмар айгүй том ялгаа гэж бодож байна. Тэгээд би бас энэ асуултанд хариулахаас өмнө нэг хэлмээр байгаа юм нь болохоор ингээд бид гуруулаа эмэгтэй. Тэгээд ингээд эрэгтэй хүний сэтгцэн эрүүлийн мэндийн талаар ярих гэж байгаа. Тэгээд та бүхэн хэрвээ ингээд эрэгтэй хүн сонсоод би яар ингээд өөрөөр бодож байна. Миний бодлоор ийм юм байна гэх юм бол та бүхэн тийм ээ инстаграмаар биднэр лөө холбогдоод санал хүсэлтээ хэлээрэй. Тэгээд бид нэр та бүхний санал хүсэлтийг сонсоход аюул таатай байна. Би тэрийг хэлье гэж бодлоо. Тэгээд миний хэлэх чинь хариулт болохоор зөвхөн би ингээд эрэгтэй хүн биш болохоор тийм ийм гэхэд жоохон санаа зовж байгаа болохоор хэлье гэж бодлоо. Гэхдээ би яг ингээд өөрийнхөө ингээд уншсан ажигласан юмудаа л хэлье гэж бодлоо. За миний бодлоо болохоор яг манай Окогийн хэлсэн дээр айгу санал нэгдэжээ. Миний бодол ингээд нийгмээрээ аав ээж нь тэг ингээд ер нь бол ингээд одоо бид нэлээ одоо бол яг Окогийн хэлснээр энэ сүүлийн хэдэн жил гайгүй болж байгаа санал нэгдэжээ. Ер нь бол одоо нэлээ хэдэн жилийн өмнө бол тэг багаас нь уйлж болохгүй, эртөө хүн байж уйлж болохгүй. Чи яагаад эмэгтэй хүн шиг хилцахнаад байгаа гэж ер нь өсөх нь бол нэлээх амиа хорлтын тэр шалтгаанд нөлөөж магадгүй. Тэгээ дараагийн нэг миний бас ингээ ажигласан зүйл болохоор бас нийгмээрээ эрэгтэй хүн болохоор ингээд архивтэй ингээд манай Ака хэлсэн айгүйх ингээд сэтгэлийн стресстэй байхаар найзтай байгаа л арх ууж ижил нийгэм сэтгэлээ заримдаа бодолч чаддаг. Тэгээ бүр нийгмээрээ ингээд залууж байсан, хөгшинч байсан ингээд арх уугаад бүр ингээд илгэн нуудаал нэлийн имлэг тэгэх юм бол тэрийг баг эрэгтэй хүн тэгж яах юм бол тэрийг сэтгцийн эмчид очсноос илүү баг нийгмээрээ хүлээн зөвшөөрсөн. Тийм ингээд нийгэм байгаа болохоор миний бодлоор жоохон ер нь жоохон гонигтай санагдчихж байгаа. Тийм болохоор тиймэрхүү ингээд юм нийгмийн ингээд багаас нь яаж эрэгтэй хүүхдүүдийг өсгөж чинь нийгмээр ингээд тэг ямар зүйл илүү хүлээн зөвшөөрсөн, ямар зүйл хүлээн зөвшөөрөгдөг үү хэдүүл ингээд тэднэрээс болоод миний бодлоор эрэгтэй хүмүүс амиа хорлолт ингээд арай илүү байж магадгүй гэж бодож байна. Энэ дээр тэгээд ерөнхийдөө саяны яг харин Батчимгийн хэлсэнтэй яг адилхан яг эрэгтэй хүний яг өөртөө бид нар бас эрэгтэйчүүд биш болохоор эрэгтэйчүүд яг дотроо юу гэж бодож аливаа зүйлийг яг юу гэж хардгийг нь сайн мэдэхгүй байна тий. Тэгээд яг миний хувьд жишээлбэл би бол өөрөө яг хүүхэд эмэгтэйчүүдийн сэтгцэн эрүүл мэндээр ер нь нарийнч мэрэгч явдаг учраас бас яг ингээд конференс янз бүрийн юмд л эрэгтэйчүүдийн ингээл эрүүл мэнд гээл ингээл сонсч байсан. Тэгээд тэр болгоно нэг жоохон ингээд нэг зүрх зураал бүр камп нэр эрэгтэйчүүдээ орхитуулаад байгаа мó гэж нэг хаяа тэгж боддیں۔ Тэгээд ерөнхийдөө бол нөгөө нэг надад яг тэр бас Монголд байдаг ер нь хандлага нь ер нь бол бас жоохон таалагдгүй л дээ. Заримдаа одоо ингээл хүүхдүүд ингээл маргалдаал эрэгтэй эмэгтэйгээр маргалдангууд ч юм уу. За чи эр юм чиндээ эр юм чи миний хүүд тэгчих гээл те. Гэх мэтчлэн нөгөө бид нэр өөрсдөө баг юу хийснээ баг ойлгож ухаарахаас өмнө бүр хүүхдээ ингээд нөгөө тэрэндээ ингээд суулгаад өгч байгаа байхгүй чи эр юм чинь тэгж болохгүй чи эрэгтэй юм чинь тэгж болохгүй гэдэг юмнууд тэгээд ингээд энэ дээрээс энэ нөгөө нэг юутай холбоотой подкасттай холбоотой ингээд судалгаанууд уншиж исэн чинь ерөнхийдөө бол эрэгтэйчүүдийн сэтгцэн эрүүл мэндийн байдал нь юутай хамааралтай вэ гэхээр тухайн улс орн нь одоо эрэгтэйчүүдийг те одоо нөгөө ар гэрээ авч явах хэрэгтэй гэж үздэг тийм одоо соёлтой улсад санхүү эдийн засгийн байдал нь муу байгаа үед эрэгтэйчүүд аюул сэтгэл санаа хямралд ордог. Ингээд өөрөөр хэлбэл яг л манай Монгол улс байгаа юм л та. Ерөнхийдөө бол эрэгтэйчүүдийг угаасаа тэгж ярьдэн шүү дээ, тий. Эрэгтэйчүүд одоо ингээд ар гэрээ авч явах хэрэгтэй, гэрээ одоо нөгөө гол хүн байх хэрэгтэй тий. Яг тэр байр суурьтай. Гэхдээ манай Монгол улсад бол санхүү эдийн засгийн байдал аюул муу байгаа. Дээрээс нь миний зүгээр харж байгаа үнцэг гэх юм бол Монгол улс бол ердөөсөө залуу гэр бүлд ямар ч ээлгүй улс болчиход байгаа байхгүй юу. Ерөнхийдөө бол тий сургууль цэцэрлэг соёл нь алга байна. Ерөнхийдөө хүүхдүүд гэхэд тэгэл асуудал үүснэ. Дөнгөж шинэ хосууд болж илоо. Хоорондоо суугаад ингүүд хүүхдтэй боллоо. Тэгээ өөртөө ойлгох гээд хүүхдээ ойлгох гээд байж ил бөөн нөгөө асуудал мөнгө төгрөг янз бүрийн асуудал тэгэж явж байгаад ингээд ухаан жолоогүй ажиллаж байгаад нэг мэдсэн чинь 40-ийг төрчихсөн тий. Тэгээ ингээд сэтгэл санаа айгүй унчихсан. Тэгээ энэ дээр бас нэг юм нь энэ гэхдээ ингээд гинэд ингээ эрэгтэйчүүдийн
одоо сэтгэл зүйн байдал нь унаад гинэт эрэгтэйчүүдийн одоо амиа оролт нэгсэн гэж би бол бодохгүй байна. Яа тэгэхээр би бүр 10 одоо баг ярих юм бол энэ чинь 7 8 жилийн өмнө ангаахын оюутан байхдаа морг руу ороход амиа орлсон гэд ихэнх нь эрэгтэйчүүд байсан байхгүй. Би эмэгтэй хүн харснаа санахгүй байна. Дандаа 40 насны эрэгтэйчүүд. Тэгээ би айгүй тэр үед дотроо л зүгээр өөрөө бодож сонирхож байсан. Яагаад энэ хүмүүс ингээд 40 настай эрэгтэйчүүд амиа оролт нэх байгаад нэгэд тэр явдлаас хойшоо ингээд миний нэг толгойн тархинд байсан бодлохгүй юу. Тэгэхээр ерөнхийдөө бол хамгийн том фактор чин зүйл нь бол санхүү эдийн засгийн байдалтай бол ер нь шууд холбоотой байх. Дээрээс нь одоо энэ аль дүүрний миний хэлсэн үзүүлэлтэн дээрээс харахад эмэгтэйчүүд чинь ингээд нөгөө стрессээ гаргах юм айгүйх байгаад нь тий найс нөхдөдөө ядчил ярьчин өөрөө доторх асуудлаа ярьдгүй маа гэхэд нөгөө янз бүрийн gossip тий янз бүрийн хэл ам ховж ярангуй эмэгтэй хүний бас стресс нь тодорхой хэмжээнд гараад нь штэ тий тэгээд дээрс нь эмэгтэй хүн бас арай зөөлөнчтэй гэдэг юм уу яг өөртөө илүү анхаарал тавьдаг гэх юм уу асуудал тулгарх юм бол ингээд ядчил эмнэлэгт очиод юм уу найз нөхдөдөө ярилцаа асуугаад нөгөө боломж хайгаад нь штэ тий тэрнээсээ одоо асуудлаасаа гарах. Тэгэхээр эмэгтэйчүүдийн хувьд юм байна. Эрэгтэйчүүдийн хувьд бол нөгөө нэг аль дүүрний тэр одоо эрэгтэй хүн шүү дээ гэдэгтэй холбоотой нөгөө тусламж үйлчилгээ авах, бусдаа өөрийнхөө болж байгаа сэтгэлтэй, тэгээ сэтгэл дотор болж байгаа үйл явдлыг тэгэж хуваах одоо юу гэдгийг боломж нь гэх юм уу тийм зүйл нь айгүй бага байна. Ерөнхийдөө бол тэгэл яг эрэгтэй найзуудтайгаа суугаад харж байгаад бол тэгэл ер нь тэгэл машин байр ямар бизнес байна тиймэрхүү юмнуудыг л ер нь ярина уу гэхээс нэг тийм амар за одоо миний сэтгэл дотор ийм болоод байна. За та хэдийн сэтгэлийн хувьд ийм болж гин үү? Гэр бүлийн асуудал чинь хэр байна? Хүүхдүүд чинь яаж гин гэсэн юм ярьдаг хүмүүс айгүй тун ховор. За миний хүрээллийн дунд л. За тэгээд зөвхөн одоо ингээд яг нэгээрээ яг одоо тэр одоо залуудаа би ингээд эрэгтэй найзтайгаа ингээд яг ингээ хоёулнаас сууж байхад тэр хүмүүс жоохон тодорхой уудалж ярина уу гэхээс ер нь бол ингээд нэг тийм нэг олон хүний social setting дотор бараг л тийм юм ярьдаг юм байдаг байх гэж би бодоод байдгийн. Тэгээд тэрэн дээр бол яг миний бодол нэг иймэрдүү байна. Тэгээ ерөөдөө бол тийм аль дөрөвний бас хэлсэнчлэн одоо Солонгос бол Азиа хамгийн өндөр одоо амиа оролтын түвшинтэй буюу эрэгтэйчүүдийн дунд 38.3 гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь манай Монголд 32.3 32.2 гэж байгаа. Тэгэхээр энэ тоо бас айгүй тийм амар тийм эмзэглүүлсэн одоо тийм энэ тоо айгүй тийм эмзэглүүлсэн ер нь бол тэгээд яг гоо энд байхад бол ер нь ингээд Японд бол яг ингээд Солонгос, Япон, Тайван энэ ингээд харьцуулсан судалгаанууд айгүй хийдэг болохоос ш нөгөө яг Монгол улсын юг бол ингэж авч нэг ярилцдаггүй. Тэгээд Монголын ингээд тоо үзүүлдэг харсан чи 98-сэн. Тэгээд эмэгтэйчүүдийн одоо нөгөө юу н рейт нь одоо эмэгтэйчүүдийн амиа орлох хэмжээ нь хувь нь бага байгаа учраас яг нөгөө ар дээр нөгөө хүн амын дунд гэвчлаар эрэгтэй эмэгтэй хоёроо нийлүүлээд аваад үзчихээр Монголын ингээд жоохон доош орчиж байгаа байхгүй. Тэгээ эрэгтэй эмэгтэйгээ тусдаа аваад үзэхлээр эрэгтэйчүүд бол хамаагүй их тийм байгаа. Тэгээд за тэгвэл одоо ингээд хамгийн том одоо сэтгэл зүйн асуудал нөлөөлөд байгаа факторууд нь гэх юм бол одоо илүү сайн ярьлаа шүү дээ. Сошиал нийгмийн эдийн засгийн байдал байна. Тэгээд эрэгтэйчүүдийн бас хувь одоо тэр онцлогтой хамааралтай байна. Соёлтой хамаатай байна тий. Тэгэхээр одоо яг одоо сэтгцэн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хувьд яг яавал тий яг хувь хүний хувьд юу хийвэл одоо энэ эрэгтэйчүүдийн сэтгэл зүйн байдлыг нь дээрдүүлэх вэ? Одоо амиа оролтоо сэргийлж чадах вэ? Эсвэл багасгах вэ гэж бодож байна. Ер нь бол одоо насанд хүрсэн хүмүүсийг бол ингээд өөрчилж хүмүүжүүлэх айгүй хэцүү шүү дээ. Гэхдээ миний бодлоор насанд хүрсэн хүмүүс яг өөрийнхөө үр хөвгтийн төлөө ч юм уу тийм ингээд тэднийг өөрчлөхийн тулд тэднийг хүмүүжүүлэхийн тулд өөрсдөө өөрчлөөд өөрсдөө ажиллаж чаддаг юм шиг харагдаад байдаг байхгүй юу? Би өөрөө хүүхдгүүлтэй. Гэхдээ тийм болохоор сайн мэдгүй. Гэхдээ ер нь бол ингээд анзаараад тахад яг нэг хүүхдийнхаа төлөө маш олон зүйлийг хийхэд хүмүүс бэлэн байдаг. Тэгэхээр яг одоо өөрийнхөө төлөө ингэж өөрчилж ийна гэж ингэж өөрчлөхөд те ингээд өөр хүн болох гэж хичээхэд ч юм уу хэцүү байх юм бол миний хүүхэд ядаж өөрөөр үүсэх ёстой шүү гэдэг ч юм уу те тэгэж хичээгээд тэгээд яг хүүхдээ жоохон байхаас нь эхлээд эрэгтэй хүүхэдтэй бол жоохон байхаас нь эхлээд яг одоо
мэдрэмжийг зааж өгөх. Монгол ирчүүд ер нь нөгөө бүх мэдрэмжүүдийг юуд яаж нэрлэдэг, сэтгэл хөдлөлөө яаж нэрлэхийг мэдгүй юм шиг санагдаад байдаг байхгүй юу. Тэгэл бүгдийг нэг би эмороод байна тий, би дипред байна гэдэг ч юм уу тий. Тэгээд нэг ерөнхий үгээр нэрлэлцдэг. Гэтэл тэр чинь яг юу юм? Уур уцаар юм уу тий, гуниг мэдрээд байгаа юм уу, гансрал мэдрээд байгаа юм уу, шаналаад байгаа юм уу тий. Ингээд маш олон эсвэл гомдол мэдрээд байгаа юм уу гэдэг ч юм. Ингээд бүх сэтгэл хөдлөл мэдрэмж чинь өөр өөр ингэсэн нэртэй байдаг. Тэнгүүд ингээд тэрийг мэдгүй байгаа нь бас нэг асуудал байгаа гэдэг байхгүй юу? Би яг юу мэдрээд байгаагаа хүнд хэлж чадахгүй шүү дээ. Тэгэхээр хүүхдээ жоохон байхаас нэхлээд өөрийнхөө мэдрэмжийг нэрлэж сургах тий, тэгээд тэрийг илэрхийлж сургах. Тэгээд хүүхдүүдтэйгээ хамт өөрөө сураад явах юм бол илүү одоо үр дүнтэй байж магадгүй гэж би ер нь бол хараад байгаа. Тэгээд дээрээс нь болохоор яг өөрөөрөө үлгэрлээд одоо хүүхдтэйгээ хүүхдүүдээрээ практик дадлага хийн гэдэг юм уу тийм ингээд аав нь өнөөдөр ийм юм мэдэрч юм тий, аав нь өнөөдөр ажил дээр ингэсэн баггүй юу, тэгсэн чинь аав нь амар гонигтай байлаа гэдэг ч юм уу тий. Эсвэл ингээд аав нь өнөөдөр цалингаа авлаа тэгсэн чинь айгүй жаргалтай байлаа гэдэг ч юм уу тий. Ингээд ийм яг юм мэдрэмжээ өөрөө хүүхдэд илэрхийлээ, тэрийг ингээд хүүхдэд үлгэрлээд энэ нь хэвийн зүйл шүү гэдгийг л харуулчих юм бол хүүхдийг том болсон хойно заах шаардлагагүй болно гэсэн үг тий. Багасаа угаасаа тэр хүүхд чинь ийм байт юм ингээд хараад өсөж байгаа болохоор тийм байх боломжтой болов уу гэж харж байна. За би яг Окагийнхаа түрүүнд хийсэн мэдрэмжээ нэрлэж сурах тэр аягүй их санал нэгдэж байна. Би яг Ога хийсэйг үнэн бах. Заримдаа ингээд эртний хүн гэлтгүй эмэгтэй хүн ингээд яг багаас нь тий за чамайг шингээ хичээл дээрээ муу авахаар ямар санагдаж байна. За танаа ингээд хэрэг ээж чинь ч юм уу заримдаа ингээд гашрах юм бол чам ямар санагдаж байна. Танаа ингээд чинь хүүхэд муухай юм хэлэх юм бол ямар санагдаж байна ингээд ер нь багаасаа тий эртний эмэгтэй хүүхэд хоёуланд нь яг за яг ингэхээр чамд ямар санагдаж байна. Ямар мэдрэмж төрөгдөж байна ингээд тэрийг багаас нь тэгэхээр ингэж та аав ээж сонсож байгаа бол ингэж асуух юм бол бас үнэхээр бас хэрэгтэй ах гэж бодож байна. За тэгээ дараагийнх нь болохоор ингээд та хэрэг ингээд тий аавтай, ахтай, ах нартай, дүү нартай, найз залуутай, нөхөртэй ингээд сонсож байх юм бол бас эмэгтэй хүний талаас бидний хийж болох зүйлүүд нь болохоор за минийхэн тий за сэтгэлгээний ямар байна, ажил за ингээд ажил чинь амар сүүлийн үед айгүй их байлаа. За миний ханы сэтгэл нь ямар байна, ямар мэдрэмж төрөгдөж чинь, уурч хурж чинь үү эсвэл энэ гонигтай байна уу? Тэг эсвэл бас эрэгтэй тэгээ бас эрэгтэй найз нарыгаа бас тэг за ингээд гэр бүл чинь гайгүй юу, аав чинь гайгүй юу? Эсвэл ямар нэг юм тохиолдсон бол ингээд сэтгэлийн ер нь ингэж асууж тэгээд эрэгтэй хүн сэтгэлээ ингэж нээж гаргахад за чи яагаад ямар сул дор юм бэ? Яагаад эмэгтэй хүн шиг алчханаад байгаа ингээд тэрийг бас эмэгтэй хүн бүгдээрээ л бас баг хийдэг байх гэж бодож байна. Монголд зөвхөн эрэгтэй хүмүүс өөрөөсөө тэхээс гадна бас эмэгтэй хүмүүсийн бас жоохон нөлөө гэж магадгүй. Тийм болохоор хэдүүлээ бүгдээрээ бие биенээсээ ингэж сэтгэлийг нь ямар байна, хэцүү байна уу? Тэг тэрийг ингэж эрэгтэй хүн уудалж гаргахад тэрийг нийгмээр аль болох тийм ээ. Зөв ингэж уудалж гаргаж байгаа нь зөв. Яг үндэ ингэж үнэхээр ингэж таны аав, эрэгтэй дүү, нөхөр байх юм бол та үнэндээ тий тэр бүднэрээ ингэж хайрлаад аль болох ингэ сэтгэлийг нь хөнгөн гайгүй байгаасаа л гэж бодож байгаа байх гэж найдаж байна. Тийм болохоор нийгмээрээ ингэж сэтгэлээ уудалж ярилцаж байхад бүгдээр арай хүлээн зөвшөөрөх хандлагатай болов ингээд туслах байхаа гэж бодож байна. За дараагийнх нь болохоор одоо жишээлбэл Америк болохоор арай жоохон хөгжсөн болохоор миний ажилласан зүйл бүр ингээд би түрүүний хамгийн анхны подкастаа хальт хэлж ийсэн баг. Энд ингээд эрэгтэй хүнтэй ч юм уу ингээд шинээр уулзаад за би ингээд сэтгэл зүйч 7 хоногт нэг удаа явдаг гэхлээр бүр ингээд диимэрээ их том хотуудад ингээд бүр хүлээн зөвшөөрсөн. Чи ямар ингээд мундаг юм бэ? Бүр ингээд тэр хүний бүр ингээд эрэгтэй хүний ингээд өөрөө татах тэр магадлал нь одоо бүр илүү ингээд сэтгцийн 7 хоног болгон сэтгцийн эмчит юм уу сэтгэл зүйчд явснаас ингээд бүр илүү болдог гэх юм уу. Харин Монголд болохоор би сэтгцийн эмчит явсан эсвэл сэтгэл зүйч татсан гэхээр яна гэл нөө ихний подкаст яшиг шаархаад яна энэ галзуу юм шүү. Яна чи одоо ямар алчгаар юм бэ гэд тийм жоохон хандлага жоохон багасгаад тий сэтгцээ өөрийгөө ингээд сэтгцийнхаа эрүүл мэндийн төлөө ингээд яваад эсвэл найзуудтай тэрийг уудлаа гэрээхэндээ тэрийг сайхан уудлаад их мэтэй тэрийг уудлаа сэтгэлээ хөнгөрүүлж байх юм бол хэдүүлээ нийгмэрийг хүлээн зөвшөөрөөд энэ л үнэхээр энэ хүн хэрэгтэй зөвхөн тий эмэгтэй
эмэгтэй хүнд ингээд сэтгэлээ бодлохоор зүгээр гэдэг биш, бас эрэгтэй хүнийг бас ингээд сэтгэлээ бодлоход нийгмээр хүлээн зөвшөөрөх юм бол үнэхээр туслах байхаа гэж бодож байна. Миний өнцгөөс. Тэгээд бас яг нөгөө нэг сая бачимгийн ярьжсэн дээр санаанд орсон юм нь юу вэ гэхээр нөгөө одоо гэр бүлийн хүчирхийлэл гээд бас нэг амар том асуудал гэдэг шүү дээ. Тэгэнгүүт тэр гэр бүлийн хүчирхийлэл гэдэг асуулт болохоор яг дандаа эмэгтэй хүн талаас яригддаг. Тэгэхээр эмэгтэй хүн эрэгтэй хүнийг бас хүчирхийлж болдог. Тэгээд даанч тэрийг ингээд эрэгтэйчүүд нөгөө тийм хүчирхийлэлтэй гэр бүлд амьдардаг эрчүүд маань болохоор бусад хүмүүст хэлхээсээ санаа зовдөг. Тэгээ би энэ гэр бүлд амьдардаг, манай эхнэр ингэдэг гэдэг. Эсвэл нэг хилэнгүүд нь за чи одоо сүртэрт эмэгтэй хүнийг ингэж хайрлах хүндэл гэдэг ч юм уу те ингээд наадхаа зүгээр ингээд аргадаад амьдар гэдэг ч юм уу те ингээд нэг тиймэрхүү байдлаар ингээд нөгөө нэг өөрийг нь үгүйсгээд өөрийнх нь мэдэрч байгаа зүйлийг те өөрийнх нь амьдралыг үгүйсгээд байнгут нөгөө хүмүүс чинь бас л ингээд би л ингэх ёстой, би л тэгэх ёстой, би өөрөө даван тулах ёстой гэсэн тийм ойлголттой болчдөг юм шиг санагдаад идэг. Гэхдээ би өөрөө эмэгтэй хүн учраас бас ингээд эмэгтэй хүн гэр бүлийн хүчирхийлэлд байх, тийм хүчирхийлэлтэй гэр бүлд амьдрах ямар байдгийг бас ер нь бол ингээд гадарлаад мэдж байгаа. Гэхдээ эрэгтэй хүмүүсийн хувьд бас ингээд одоо миний эргэн тойронд байдаг найзууд дундаас энэ төртэй яг ингээд зүгээр хандлага нь ингээд ийм байгаад өөрт нь амар хэцүү хаад идэг. Гэхдээ тэрийг ингээ илэрхийлж өгөөсэй чаддаггүй. Тэгээ дандаа нөгөө нэг тэр асуудлаа үүсгдэг. Би л ингээд байгаа. Би л тийм байдалд хүргээд байгаа гэдэг нөгөө нэг өөрийгөө дандаа буруудгах тийм хандлагатай болсон байгаа гэдэг. Тэгэхээр бас ингээд нөгөө альва юм хоёр талтай байдаг гэдгийг айгуу сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд үнэхээр хэцүү дарамт мэдрээд ах юм бол тэрийгээ бас ингээд илэрхийлж тэ ярьж эргэн тойрныхоо хүмүүст яаж найз нөхөдөө яаж гэр бүлийнхандаа ярих нь өөрт нь ингээд хэцүү те санаа зовмоор санагдаад ах юм бол мэрэгжлийн хүнээс тусалцаа аваад тэгхийн бол тэр хүн бол таны шүүх ямар ч ирэхгүй те тэгэхээр бүх мэдрэмжээ ядаж тэнд очиж гаргаарай гэж хэлмээр байна бас. Тэр яг Око Бачимгоёрын саналтай хэлсэн зүйлдээ би бас яг айгуу санал нийлж байна. Тэгээд ерөнхийдөө гол нь л нөгөө нэг сэтгэл дотроо уудлах байна тий. Тэгээд нөгөө нэг юм нэг монгол үг аваад байдсан штэ. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтана гэх тий. Тэгэнгүүтээ тий ер нь тэгэл эр хүн юм чинь битээ шилжигнаа даа гэдэг тий. Эр юм бийжээж гэдэг. Тэгэнгүүт яг заримдаа би ч гэсэн яг өөрийгөө яг эр хүн юм биш үү ямар шилжихар юм бэ гэдэг тийм заримдаа нэг хүмүүсийг хараад тэгж боддог байдаг хгүй юу. За гэхдээ тэр нь одоо юу юм бэ гэхээр ер нь яагаад эр хүн ч гэсэн шилжихар үйж болохгүй юм тийм биз дээ. Гэхдээ тэр нь хэрэлдээд одоо юу гэдгийг нэг ингээд gossip энтер зөөгөөд хил ам хийгээд яваад байх биш. Зүгээр л тодорхой уудлаа гэд тэ дотор миний дотор ийм болж гин надаа ийм мэдрэмж төрлөө гэд тэр бол тэр эр хүнийг ямар нэгэн байдлаар эр хүн биш болгох ч юм уу тэ эсвэл шалчгар болгох ч юм уу тэ эсвэл одоо юу гэдгийг нэг сул дорой ч юм уу ердөөсөө огтхонч тийм байдлаар харагдуулахгүй харин ч энэ хүн миний хувьд бол надтай эрэгтэй хүн тэгж тодорхой уудалж ярих юм бол би бол энэ хүн ер нь бол өөрийнхөө юу игээд байгааг яагаад байгааг тэ мэдрэмжээ тэг бүх юмаа ингэж анзаардаг хүн байна тэ тодорхой хэмжээнд анзаарсан байна гэдэг чинь хамгийн том алхам байгаа даа байхгүй. За би нэг ийм мэдрэмж аваад шүү ингээд шүү гэж боддог хүмүүс тэ. Тэгэнгүүт нөгөө аль дуруу хідүүлэнгийнх нь бас хэлсэн л дээ яг энэ сэтгэл зүйн асуудал угаасаа хамгийн том фактор нь нөлөөлж байгаа хүчин зүйл нь Монгол улсын хэмжээнд бол угаасаа нийгмийн эдийн засгийн байдал, соёлын байдал байна тийм. За тэгэнгүүт мэдээж нийгмийн эдийн засгийн байдлыг хувь хүн гараад өөрчилж чинь гэж байхгүй. Тэгэхээр мэдээж одоо улсын хэмжээнд янз бүрийн арга хэмжээ авах тийм. Тиймэрхүү зүйлүүд бол байгаа. Гэхдээ одоо бидний хувьд яг одоо өнөөдрийн одоо миний зүгээр бодож байгаа юм нь хувь хүний талаасаа хувь хүний зүгээс яг юу гэж болох вэ гэдэг талаар байгаа даа байхгүй юу. Тэгэхээр за нийгмийн эдийн засгийн байдал хэцүү байна, нийгэм стресстэй байна. Окей тий бидний соёл юм байна. Тэгвэл магадгүй би яг нөгөө аль түрүүний хэлжсэнээр өөрөөсөө эхлээ өөрчилж болно шүү дээ. Хүүхдтэйгээ ч юм уу эсвэл эргэн тойрныхоо хүмүүстэй багаар өөрийнхөө сэтгэлийг эрүүл үедээ уудлах тий. Тэгэхгүй тэгээд арх уугаад ингээд янз бүрийн байдлаар буруу зүрүү нөгөө нэг сэтгэл мэдрэмжээ гаргах бол хамгийн том алдаа байгаа байхгүй юу. Тэгээд дээрэс нь өөрийнхөө дотрыг ойлгоод өөрийнхөө дотрыг илэрхийлэхээс гадна эргээд найз нөхөдтэй эргэн тойрны хүмүүстэй бид нэр айгүй тийм сайн анхаарал тавих хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Хүний амьдрал чинь тэгээ айгүй хурдан ялангуяа намын оролт гэдэг процесс бол тэ
нүд ирэмхийн зураг болоод өнгөрдөг. Дээрээс нь эрэгтэйчүүдийн амиа оролтын хэмжээ өндөр байгаа боловч сэтгэл санааны хямралд орох, сэтгцэн эмгээр өвдөх магадлал нь эмэгтэйчүүдэд бол их байдаг шүү дээ, тий. Эрэгтэйчүүд яагаад амиа оролт өндөр байна вэ гэхээр эмэгтэйчүүдээсээ илүү хэрцгий арга ашиглаад амиа орлдог. Тийм учраас амиа орлох одоо амиа хорлож байгаа тэр үйлдэл нь одоо амжилттай болох магадлал нь их байдаг. Тийм учраас эрэгтэйчүүдийн амиа орлт их байгаад байдаг дэлхийд даяараа. Тэгэхээр эрэгтэйчүүдийн энэ одоо нэгээ ч юм уу эрэгтэйчүүд хоорондоо ч юм уу эсвэл таны эргэн тойрон таны нөхөрчин байвал эсвэл аавчин, дүүчин, эрэгтэй дүүчин, хүүхэд чинь байвал айгуу сайн тэд нартай ярилцаад сэтгэл магадгүй эхний удаа ярилцахад тэр хүмүүс чинь сэтгэлээ онгойлгохгүй. Гэж сонсоол байна. 2 дахь, 3 дахь, 4 дахь удаага байнга суугаад хамбал тэр хүмүүс чинь тодорхой хэмжээнд илэрхийлж эхэлнэ тий. Тэгэхээр нөгөө нэг эр хүний дотор имэйлтэй хазартаа морь огтдгаа эрэгтэйчүүд нь угаасаа ингээд холыг хараад явж байгаа гэж бодоод илгүүгээр зүгээр хоёулаа хамт наад тий имэйлтэй хазартаа морийг чи хамт хуваая л та. Тий юу болоод байгаа юм тэр юм жоохон ч гэсэн надаа 10% хүчлэлтэй 20% хүчлэлтэй би ч гэсэн сонсомоор байна тий. Тэгэнгүүт бас нэг энэ дээр бас нөгөө нэг гэр бүлийн нөгөө сэтгэл зүйн байдал руу буцаагаал орчихвол байна л да. Эрэгтэйчүүд магадгүй ингэж явсаар байгаа депресстэд тий хамгийн мод дотроо нууж явсаар байгаа депресстэд эссэн байдлаар амиа орлож байгаа тий. Эсвэл бол гэр бүл дээр асуудал гараад ирчих чадахгүй. Нөгөө юу ч хуваалцахгүй дотроо ингэж бодож бүх юмыг төлөвлөж явсаар байгаа нөгөө хажуудаа байгаа хүмүүстэй үйл ойлголцоо тий. Зүгээр л амир энгийн жишээ байхгүй. Одоо хоёр хүн явж илаа. Нэг нь одоо ингээд за би одоо ингээд баруун тишээ эргээд ингээд явчих юм бол хоёуланд амар ашигтайгаар хурдан очих гээд нэг гэж бодож исэн чинь хажууд нь байгаа буюу нөгөө ихнэр нь ч юм уу хинж байдгийн те тэр хүн мэдэхгүй шүү дээ тэр хүний дотор юу болж байгаа. Тэгэхээр ингээ үгүй өөр чиглэлээр явна үгүй өөр юмар явна гэл уурлаад байдаг. Гэтэл нөгөө нь ингээ дотроо бүх юмаа бодсон төлөвлөсөн юу ч онгойлгохгүй юу ч гарахгүй байх юм бол тэр хоёр чинь амжилттай явахгүй шүү дээ. Тэр замыг амжилттай туулахгүй шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол яг тэрнтэй адилхан сэтгэл зүйн асуудлуудаа айгүй тийм гоё нээлттэй бол ярьж сурдаг болмоор байна. За бүр болохгүй байх юм бол эргэн тойрны хүнд ярмааргүй байгаа бол очиод өөрийгөө би ингээд байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд тэгээд очиод сэтгцийн одоо эмчтэй ч юм уу сэтгэл зүйчтэй ч юм уу ингээд ярилцаа сэтгэл санаагаа онгойлгох хэрэгтэй, нүүрхөд дотор юу болж байгааг ойлгох хэрэгтэй тийм. Миний хувьд бол нэг ийм л одоо бодол байна да. Тийм. Тэгээд хоёрт нэмэх зүйл байна уу энэ дээр? Тэгээд бас нөгөө нэг сонсож байгаа хүмүүс одоо бид нар ингээд сайн яаж ингэж асуугаарай, сайн сонсоорой гэдэг байгаа шүү дээ. Гэтэ бас тэрэн дээр нөгөө нэг сонсохдоо зөв сонсох нь бас айгүй чухал юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Ерөөсөө ямар ч шүүх эрх биднэрт байхгүй. Яг тэр цаг мөчид хүн мэдрэмжээ хуваалцаж явах үед бол яг л зүгээр сонсоод мэдэрж байгаа тэр мэдрэмж болгоныг ингэж хүлээн зөвшөөрөх тэгээд тэрийг дэмжих тэгээд ингэж мэдэрж байгаа чинь чиний буруу биш шүү гэдгийг хамгийн гол нь ойлгуулж хэлэх нь чухал. Тэгээд дараа нь магадгүй тэр үед нэг ийм асуудал гарснаас болоод ингэсэн байж магадгүй юм шиг байна лээ гэдэг ч юм уу тийм ингээд хэлэх арга гаргачлал хүртэл айгүй зөв тийм зөөлөн байх ёстой. Тэгээ нөгөө хүний бүх зүйлээрээ айгүй үг болгоноороо тийм айгүй кэрлж яхаа хичээх хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээд хэцүү байгаа хүнийг шүүгээд өөрийг нь буруутгаад ч юм уу тэгэх юм бол тухайн хүний сэтгэл санаа улам хэцүүрээ. Тэгээ дээрээс нь хэцүү болоод тэгээ дээрээс нь нөгөө цаашдаа дахиж за угаасаа хэлэхээр намайг ингэдэг юм чинь миний л надад л асуудал байгаа байх гээд бас ингээд нөгөө хуваалцахаа болох магадaltaй. Тийм болохоор хэрвээ үнэхээр одоо сэтгэл санаанд нь анхаарал тавиад тий яаж ингэж асуух зорилго тавиад асуухаар шийдээд тэгэж асууж байгаа бол дотроо би энэ хүнийг шүүж болохгүй шүү гэдгээ ер нь бол айгүй сайн бодож авах хэрэгтэй гэж бодож байна. За миний бас дахиад нэг нэмэх зүйл нь болохоор та ингээд түрүүн манай янжаа хэлчихсэн тийм эрхтэй хүний дотор эмээлтэй хазартаа мөрөөдөг гэдэг тэрнэр л салнийж чинь тэгээд та ингээд аюу мундаг тий холыг хартай аюу эрхтэйлэг гэр бүлээ авч яадаг амар мундаг эрхтэй хүн байж болно, айлын хаа байж болно тий эсвэл дүүгээ аюу хайрладаг хамгаалдаг тийм ах байж болно. Бас тэрнтэйгээ ижлэхэн та бас ингээд сэтгэлээ уудлаад ярьцдаг найзуудтайгаа сэтгэлээ уудлаад сэтгэвчтэй ярьцдаг эсвэл их нэртэйгээ ярьцдаг бас тийм эрхтэй хүн хоёрын хоёр зэрэг байж болно шүү. Та зөвхөн ингээд сэтгэлээ ярьцглаараа та ингээд тэнийг эрхтэй хүнийг багасгах биш. Харин тэрийгээ ингэж уудлж өөрийгөө илүү тий
манай түрний анхаагийн хэлсэн шиг ингээд эхнэр нь гайгүй сонсоод ээж нь гайгүй шүүмжлэхгүй сонсоод тех тусам миний бодлоор харин илүү тэр айгүй том тэр эмил таазартай номоо ингээл хамаг сэтгэлээ ингээл илчлэхгүй ингээл үүрэл яваад байдаг харин тэрийг уудлаад тэг хүнтэй яриад хуваалцах тусам миний бодлоор ихтэй хүн тэг айгүй голоо хариуцлагатай байдаг тийм ээ Монгол ар гэрээ авч явах түрүүний манай Янжаа хэлсэн шиг ер нь Монголын соёлд ихтэй хүн араа ингээд ар гэрээ авч явах хариуцлага илүү байдаг тэгээд сэтгэлээ миний өнцгөөс болохоор сэтгэлээ ингээ хуваалцаад хөнгөрүүлэх тусам харин та дараа нь арай жоохон нөгөө нэг ячаач хөнгөрөх тусам таныг ажиллаа хийхэд арай жоохон төхөн байдаг юм болов уу гэж бодож байна. Дараа нь илүү тийм том хариуцлага асыг харах дараа цаг арай цаг илүү гарах ч юм уу. Тийм юм төхөн байдаг юм болов уу гэж би бодож байна. Тэгээд сэтгэлээ уудлах сурах нь ингээд сул дорой зүйл биш. Харин таныг илүү юм давуу тал шүү илүү дараа нь өөрийн хариуцлага биелүүлээд явхад арай илүү төхөн байх болов уу гэж бодож байна. Харин тийм тэгээд яг заримдаа миний ингээд бодод идэг юм нь яг эрэгтэй хүн гэхээр ямар байх ёстой вэ? Иршүүд гэхээр яг ямар хүнийг гэлээд байгаа, эрийн байж шалчгануур гээд байгааг нь яг ямар хүнийг гэлээд байгаа ингээд энэ тодорхойлолтуудыг нь би дахиад нэг эргэж яг юу хэлээд байгааг нь ойлгох ёстой юм уу гэж бодод идэг байхгүй юу? Тэгээд дээрэс нь бас нэг тэр тэгээд нөгөө аль дөрвөн хэлжсэнчлэн нөгөө нэг Монголд бол яг эрэгтэйчүүд нь ар гэрээ авч явах ёстой гэсэн тийм нэг одоо соёл байгаа шүү дээ дээр үесээ. За энэ соёл дээр яагаад одоо эрэгтэйчүүдийн одоо тэр сэтгцэн эрүүл мэндийн улам одоо энэ нөлөөлөд байна уу гэхээр магадгүй одоо жишээлбэл би эрэгтэй хүн байлаа гэж бодоход миний чадвар ч юм уу олж ирж байгаа орлогын түвшин ч юм уу магадгүй миний эхнэрийн олж ирж байгаас арай бага гэж магадгүй тий. Тэнгүүд нөгөө эрэгтэй хүн бижиж гэр орноо авч явах хэрэгтэй эрэгтэй хүн байж тех ёстой гэсэн бодол нь давмгаалаад тэгээ дээрээс нь эгон байна тий эгон давмгаалаад ингээд нөгөө хамаг сэтгэл зүйн асуудлыг нь бас амар хөндөд байгаа. Тэгээ ерөнхийдөө бол угаасаа эрэгтэйчүүдийн сэтгэл зүйн асуудалтай орнууд угаасаа тийм байдаг юм билээ. Ёс заншил нь тэгээ тогтцсон. Гэтэл эрэгтэйчүүдийн чадвар ч юм уу эрэгтэйчүүдийн байгаа байдал нь арай эмэгтэйчүүдэд дарагдаад байдаг. Тэнгүүд бас сэтгэл зүйн асуудалтай амар болчдөг. Тэгэхээр ерөнхийдөө би бол тэгж боддог байхгүй юу. Заавалчгүй эрэгтэй гэхээрээ ингээл заавалчгүй нэг амар тийм эрэгтэйлэг шинж гаргаад нэг амар том ингээл тэнхэж данхаасан хүн ирээл нэг уулаа уушиг тийм байж явах шаардлагатай биш ээ. Магадгүй эхнэрээ сайн суппорт хийдэг эхнэрээ сайн дэмждэг, үр хүүхдүүдээ сайн хардаг. Тим хүн чинь ч гэсэн эрэгтэй хүн шүү дээ. Хоолоо сайн идэг, гэрээ сайн одоо цэвэрлждэг ч гэдэг юм уу тий. Тэгэхээр нөгөө бидний магадгүй эрэгтэй хүн гэсэн тодорхойлолтыг яг хитрхи ахархан өөрсдийнхөө сэтгэхгүйгээр хараад хязгаарлаад байгаа учраас эндээ буцаагаад ороогдоод сэтгэл зүйн асуудлууд бас хөндөгдөөд ингээд ордоод байгаа юм биш байгаа. Тэгээ сэтгэл зүйн асуудал нь цаашаага гэр бүлийн асуудал болно, цаашаага нийгмийн асуудал болно тий. Тэгэхээр энэ дээр бас хүмүүсийг ингээд өөртөө гэсэн дефинишн одоо өөртөө гэсэн тодорхойлолт гаргаж ирж болно шүү дээ. Эрэгтэй хүн юм байх хэрэгтэй тий гэсэн тийм зүйл бас байж болно шүү. Юмыг ингээд олон өнцгөөс нь харж байгаарэ гэж ер нь бас хүмүүст айгу захимаар байна. Тэгээд бас дээрэс нь ер нь ингээд өөрийнхөө сэтгэл зүйг хүлээгээд авчих. Өөрийнхөө сэтгэл зүй одоо бодож байгаа мэдрэмж янз бүрийн зүйлийг хүлээгээд авчихлаар бусдын бас ингээд бустай адилхан гэдгийг ер нь айгу ухаард юм шиг надад санагдаад байна. Одоо надад ийм тохиолдож байгаа бус түн ч гэсэн адилхан юм тохиолдож байгаа шүү дээ. Тэгээд хүмүүс ярихгүй байсан ч гэсэн өөрөө эхлээд open up хийгээд нээлттэй байгаа бустай яриад ирэх юм бол нэг нэгээрээ бусад хүмүүс чи яг ижлэх юмнууд тантай бодож байгаа ижлэх юмар л туулж явж байгаа арай жоохон өөрлөх болсон ш. Тэнгүүд ингээ хүмүүс ч гэсэн та илэн далангуй байгаад ирэх юм бол нөгөө хүн бас өөртөө айгуугаа илэн далангуй яриад ирдэ шүү. Тэгэхээр та өөрөө стрессийг гаргахаас гадна бусд хүнд бас тэр нөгөө нэг аюулгүй тийм орчингөнд бүрдүүлж өгөөд ингэх юм бол ингээд бас ингээд зөвхөн заавалжгүй ингээд үнтэй ч юм уу тийм сэтгэл зүйч дээр очих хүсэхгүй бол үнтэй тийм эмнэлэг дээр очих биш цаг зав гаргахгүй найзуудтайгаа суужгаад нэгээ бас дэмжиж болно шүү. Энэ нөгөө нэг нэгээ дэмжих одоо community support гэхээр одоо найз нөхдийн дэмжлэг гэх юм уу энэ бас айгүй чухал шүү гэдгийг ер нь бол хэлмээр байна. Тэгээд сэтгэл санааны хямралд орсон байгаа нэг найз чинь байх ч юм уу те тэрнийг байнга сайхан боломжтой бол эргэж тойрчий тий. За юу ээж ийн хөшөө юу игээд нойрд юу болоод байна дажгүй юу гэд нэг мессеж тэр болгон чи сэтгэл зүйн асуудалтай байгаа хямралтай байгаа хүмүүст айгүй тийм одоо нүмер нүүлэг тус болдгий шүү гэдгийг бас захимаар байна.
За тэгээд ерөнхийдөө бол өнөөдрийн подкастаа ингээд дуусгая гэж бодлоо. Тэгээд ямар нэгэн одоо сэтгэл зүйн асуудалтай байгаа, эсвэл сэтгэл зүйн байдлаар хямарж байгаа, эсвэл амиа орлох талаар одоо бодол орж ирж байгаа ийм хүмүүс байх юм бол Монгол нөгөө энгийн тарифаар уцтаж болдог одоо сэтгэл зүйн зөвлөгөө авдаг сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвдөр байрладаг дугаар байгаа юм билээ. Энэ нь болохоор 1800 2000 гэсэн дугаар юм билээ. Дахиад хэлье 1800 2000 гэсэн дугаар ийшээгээ сэтгэл зүйн янз бүрийн асуудалтай та өөрөө эсвэл таны эргэн тойронд тийм хүмүүс байх юм бол ийшээгээ холбогдоод одоо тусламж үйлчилгээ бас авч болох юм байлээ шүү гэж хэлмээр байна да. За тэгээд дараагийн подкастаараа уулзтлаа. Түр баяртай. Баяртай. Баярлалаа. Тэнгэр бүхэнтэйгээ